За та нартаа сампин зангидахыг зааж өгөх гэж байна. За сампин зангидахад 28-аас 30 см урттай ийм бэлтцээр би энэ сампинга зангидсан байгаа. За тэгээд ийм болноо. Ийм бэлтцээр зангидахад за яаж барьж яаж эхлэх вэ гэхлээр бэлтцээ ингэж бариад энэ үзүүрээ чигчэн уруунд завсраа авчулчихна. За тэгээд энэ нөгөө талынхаа урт үзүүрийг долоовор хуруугаа ороогоод авчраад эрхийн уруунд дээгүүрээ давуулаад ингээ унжуулчихна. Тэгэхээр ингэж харагдана. За дахиж харуулъя. Ингэж бариад энийг энэ завсар авчуулаад долоовор хуруугаа ороогоод эрхийн уруунд дээгүүрээ давуулаад доошо унжуулчихна. За үүний дараа эрхийн уруунд дах гогцоогоо мултлаад энэ дээгүүр хөндлөн тавина. Ингэж тавьж өгнө. За тэгээд энд харагдаж байгаа өстэй нөгөө долоовор хурууны маань гогцоо тэрийгэ татаад эрхийн уруунда өглөнө. За одоо энэ эрхийн уруунаас унжсан байсан үзүүр маань ийшээгээ далигаад өгсөн байна. За одоо бид нарт энэ үзүүр хэрэгтэй. За энийг аваад жоох уцаа татаж өгж жагаад за энийг ингэж жоохон татс хийгээд өгчөж болно. За энэ доогуура оруулаад эрхийн уруунд энэ гогцоогоо бид нар түрүү угалсан шүү дээ. Эннийхээ одоо эрхийн урууныхаа оронд энэ үзүүрээ оруулнаа л гэсэн үг. За ингээд эрхийн уруугаа авчиж болно. Хийснийхээ дараа авсан ч болно. За ингээд эрхийн урууны маань гогцоог энэ үзүүрийг хийчингүүд эрхийн урууны маань гогцоо энд тэгэлжиж байна. За ингээд ийм харагдаж байна. За ингэнгүүт энд нэг ийм нүх харагдана. За ингээд хээ маань ерөнхийдөө гарч ирж байна гэсэн үг шүү дээ. Одоо сампин маань. Тэгээд энэ голын энэ рүү эрхийн уруугаа ингээ оруулчихна. За одоо энэ үед хоёр үзүүрээ сайхан тэгшлээд өгнө. Энэ маань урт байна шүү дээ. Тэгэхээр энийг жоохон татаад энд байна. Ингэж татаад дараа нь энийг хөөгөл явчих шүү дээ. Ингээд хоёр үзүүрээ тэгшлэх гээд байгаа шүү дээ. За ингээ хоёр үзүүр маань ерөнхийдөө тэгшгэн болчлоо. Энэ үзүүр маань урт байсан шүү дээ түрүүн. Тэгэнгүүт энийг ингээд ийш нь ингээд татаал богиносгоол тэгээ хөөж явсаар хагаад энд ирэхэд энэ маань ингээд тэгшэрчж байгаа. За ингээд ийм болцсон үед энийг одоо энэ маань одоо энэ үзүүрөө шүү дээ. Энийг ингэж авчираад энэ долоовор хуруунд дээгүүр давтсан энэ утасны нөгөө талаар нь хараа. Одоо энийг авчираад ингээд ийшээ нэвт гаргаж ирнэ гэсэн үг одоо. Энийг татаад энэ гогцооныхоо нөгөө талаар нь оруулаад одоо энэ эрхийн уруу энэ нүхэн дээр ингээд бид нар ингээ эрхийн уруугаараа ийшээ ингээ нүхийг таглаад ингээ барьсан байгаа шүү дээ. Одоо ингээд ийш нүхээрээ гаргаад ирнэ. Ингээд за татчихлаа жоох. За одоо энийг яг л адилхан үйлдэлийг нөгөө талынхаа үзүүр дээр хийнэ гэсэн үг. За энийг одоо хааш нь татах уу гэхлээр ингэж татаад
энэ талаар нь оруулж ирнэ гэсэн үг. Одоо бид нар би энийг ингээд суглаад авчих. За юу дахиад харуулъя. Ийм байдалтай барьсан байж байгаа шүү дээ. Хоёр тийшээгээ ингээд утас маань гарцсан. За энийгээ татаад эннийхээ нөгөө талаар эсрэг талаар нь энэ талаар нь ингээд нөхрүүгээ өөрийнхөө чигт татаж гаргаж ирнэ. За одоо энийг болохоор энүүгээр оруулаад за одоо энэ үзүүрээ тэгвэл одоо энэ гоё юм сүлжээс харагдаж байгаа ч гэдэг. Ерөнхийдөө энийгээ дагаад хаашаа явж оруулах вэ гэдгээ ер нь мэддэг болчихно олон хийгээд ирэхлээр. За энийгээ болохоор цааш нь татаад энэ талаар нь одоо энэ утсыг болохоор энэ талаар нь ийшээ нөхрөө хийсэн шүү дээ. Одоо энийг энэ талаар нь нөхрөөгээ хийнэ. За ингээд нэг нөхрнөөс хоёр үзүр маань гарч ирж гин гэсэн үг. За энэ маань оройн олж шүү дээ тэгэхээр. За ингээд татаад өгнө. Үзүр нь самбингийнхан маань оройн энэ. За одоо чангалахтаа ингээд суллаад юм үзүүртэй нэг нэхэмлийнхээ зүг ашиглаад татчихна. За ингээд ийм сампан болж байна. За та нартай амжилт хүсье. Хаанаас нь яаж чангалах вэ гэд ингээд мэдэхгүй байгаа бол үзүүр маань ингээд татхлаар энэ нэг утсаа татхлаар аль нэг газар чангарч өгнө шүү дээ. Тэгэнгүүт тэнцэнээсээ суллаад явчихна. Ингээд энийг жоохон суллах хэрэгтэй. За ингээд ийм сампан болж байгаа шүү. За би өөрөө энэ сураад удаагүй байгаа. Тэгэхээр та нар маань дахин үзээд тэгээд ингээд ийм гоё зангиддаг болноо. За амжилт хүсье.